Дүүргийн засаг дарга нар байршлыг тогтоож түүцийг байршлахгүй асуудлаа шийдэх бүр хэрэгтэй байхгүй дүүргүүд. Дээрээс нийслэл ямар нэгэн байдлаар шийдэхгүй. За дүүцний асуудлыг бол 2024 оноос бид нар ингээд бүх асуудлаа дүүргээр шилжүүлэх судалтай эхлэх зөвшөөрөл, за нөгөө хугацаа сунгах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөд бүгдийг дүүргээр шилжүүлэх. Энийхээ өрөөнд дүүргүүд өөрсдөө шийдээл гэсэн чиглэлийг өгсөн. Тэрнээс бид нар одоо байшл энд байшуул гэдэг чиглэл өгдөг хүмүүс биш ээ. Таныг бол ерөнхий сайдын нэрийг бариад түүцийг буцааж тавиа гэдэг юм чиглэл. Ерөөсөө би тийм чиглэл өгөөгүй байна. Тэ. Засаг дарга нар тэгвэл танаас буруу ойлголт аваад. Буруу ойлголт аваад байна шүү дээ. Нийтлэг журмаараа нийслэлийн иргэдийн хурлын тогтоол байгаа. Тэрнийгээр хаана байршуулах вэ? Хаана байршуулахаа дүүргийн засаг дарга өөрөө шийднэ. Тэрийгэ тухайн дүүргийн менежерүүд нь хаана байршуулах асуудлаа иргэдтэйгээ гэрээ ээж цаашаа явах. Ерөнхий сайдын чөлөөний хэдвэ? За янз янз байгаа даа. Энд чинь нөгөө хаанаас тээвэрлж авчирч байгаа хаашин буулахгүй гэдэг янз янз байгаа. Одоо ямар үнэтэй вэ? За одоо бид нар өнөөдөр бас ажлын хэсэг хуралдаад хаашин буулах бол хаашин. Одоо энэ ер нь бол талбай асарч юу штэ. 6 сарын 1 хүртэл бол нь бол төлөвлөөд хаашаа КОП 17 руу явах ийм асар. КОП 17 грин зон дээр павильонууд болж очих ийм асар байгаа юм. Тэгэхээр бид нар одоо бас ажлын хэсэг хуралдуулаад за төсвөөс мөнгө гарахгүй үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд юу вэ? Тэдрийгээ судлаад хизээ болох гэдэг тодорхой болгоод таа. Түн ерөнхийдөө тэрхүү байгаад илүү санагдаад. Өөрийнх нь өртгөө? Буулгах өртөг бол янз янз. Анх барихад 300 орчмоор барьж ирсэн. 300 орчим сая төгрөгөөр. За одоо бол арай жоох нөгөө Монгол компаниуд энийг буулгах. Энд чинь хамгийн том асар шүү дээ нийтлэл байгаа. Энийг буулгах арай зондорчлогтой. Нодлон жил илүү 100 гаруй нарийн буулгachсан ийм асуудал байгаа. Барих нь арай жоох өөр. Сая барихаас өмнө хаана бид нар чинь нөгөө хөдлөө удагт Монгол наадам дээр нэг аж ахуйн том агуулгатай тэндээ байлж байгаа үйл ажиллагаа авчирсан. Ерөнхий сайдын тэр чөлөөлийн акцийн хүрээнд тэр түүцийг тавих заалт байсан. Байхгүй шүү дээ. Түүц гэдэг нэг хөвгч байхгүй шүү. Та хүмүүстэй хараа шүү. 100 гаруй нэр юунд дээр түүц гэдэг ямар ч үгүй басаахгүй. Тань дур мэдгэж одоо түүц тавиулсан. Дур мэдэж шээ. Ийм байхгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хорлын худалдаа өөрчлөх эрхлэх журам гэж байгаа. Тэрэн дээр төргөн үйлчлэгийн цэгийг байршуулах асуудлыг дүүргийн засаг дарга шийднэ гэх тодорхой заасан ба та тэрийг уншил та. Гэтэ яг нийслэлийн засаг дарга нийслэлээс бол үгүй би танд хэлээд нь шүү дээ. Та ингээд мушгаадах юм. Чиглэл биш аахгүй. Эн чин та бүхэн иргэдийн хурлын тогтоол гаргасан жумаа мөрдөөч ээ. Энийг хэрэгжүүл гэдэг шийдвэр шүү дээ. Тэрнээс би одоо энэ түүцийг чи энд тавь гэдэг чиглэл өгөхгүй шүү дээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах асуудлыг тухайн дүүргийн засаг дарга, тухайн дүүргийн менежерүүд нь өөрсдөө шийдэ гэдэг чиглэлийг л өгж байгаа шүү дээ. Тэрнээс би одоо энд чи түүц байршуул гэдэг чиглэл өгөх боломжгүй. За асар болгочгаар нөгөө нэг циркийн өдрүүд өнөөдрөөс эхлэхээрээс энэ хэрхэх вэ? Энийг харин бид хэд өнөөдөр бас ярилцсан. Өдөөс хойш хурал зарлж байгаа. Тэгээ бид нар бас хоорондоо ярилцаад ажлын хэсэг байгаа шүү дээ. Нийслэл хэсэг байгаа захирамж. Энэ чинь 6 сарын 1 хүртэл үйл ажиллагаа явуулах ийм юутай. Тэрнээс ш одоо яг өнөөдөр болгосон юм алга байна. За одоо бид нар бас засаг дарга танилцуулна. Ийм үйл ажиллагаанууд төсөөс мөнгө гаргах шаардлагатай юмнуудыг бол зогсоод аж ахуйн нэгжүүд хийх шаардлагатай юмнууд бол явуулах.